Сайн мэцгаана уу? Намайг их төвшингийн Одон Чимэг гэдэг. Би Хаянтын улсын онцгой хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Хуульч мэргэжилтээ 25 оноос эхэлж миний бие байгаль хамгаалалт болон дэлхийн үеийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За 26 оны 7 сарын 19-наас 29-ний хооронд Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод болж өнгөрсөн ЮНЕСКОгийн дэлхийн үеийн хорооны 48-р чуулганы даалт хэлэлцүүлэгт ЮНЕСКОгийн тайлбар танилцуулгын олон улсын төв болон зүүн хойд Азийг хариуцсан Бээжин дэх салбарт төвийн урилгаар хэлэлцүүлийн үндсэн илтгэгч болон даалдах панел хэлэлцүүлгийн илтгэгчээр оролцож Монгол улсын туршлагыг олон улсад хуваалцах юм боломж олдсон нь миний хувьд их үнцэнтэй туршлага болж үлдсэн. Цаашид миний биеийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцож мэдлэг ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол улсын сайн туршлагыг олон улсад түгээх ийм чин хүсэлтэй. Иймд миний бие нэгдсэн үндэсний байгууллагын идэвхтэй гишүүнээр хэлсэж мэдлэг ур чадвараараа хувь нэмэр болохын зэрэгцээ бусдаас суралцж хамтдаа хөгжихийг хүсэж байна. Баярлалаа.